Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Монгол 4 дугаар сургуулийн өсвөрийн сурвалжлагч бүлгэмээс явуулж би High School for Podcast-ийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаагийн дугаараараа 2018 оны төгсгөлжид болох Нандин цэцэг болон даваагч нарыг урьж оролцуулаад байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгаар дугаар гэдгээрээ дагаад талтай юм. За сайн байна уу? Сайн байна уу? Бүгдний энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За сайн байна уу? Бүгдэнд нь эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За карантиныг ямар өнгөрүүлж байна вэ? Ер нь карантины үйл явц ямар шүү байна вэ? Та хоёрын хувьд? За мэдээж онлайнаар хичээл орж байгаа. За тэгээд өмнөх семестрүүдээс арай ялгаатай гэх юм бол Монгол Улсын их сургууль, бусад их сургуулиудаас сургалтын чанараа илүү дээшлүүлсэнтэй холбоотойгоор ачаал бас нэлээх байна. Тэгэл ер нь хичээлээ хийгээд л байж байна да. Миний хувьд гэх юм бол карантинаар хичээл хийх зүгээр ингээд зуртай зүйлийг хийх цаг амар гарсан. Тэгээд ер нь тиймэрхүү л юм да. Карантинаар ер нь гэртээ л тэгээл бич. За энэ подкастын маань сонсож байгаа хүмүүс зарим нь та хоёрыг таньдаг, зарим нь танихгүй хүмүүс байгаа бах. Тийм болохоор өөрсдийн талаар давчхан танилцуулга хүргэж. За намайг Нандин цэцэг гэдэг. Тэгээд Монгол 3 дугаар сургуулийн 2018 онд 12-ын Б ангийг төгссөн. Одоо Монгол Улсын их сургуулийн хуульчийн сургуульд 3 дугаар курст суралцж байгаа. Тэгээд ийм хүн байна. За би гэх юм бол би 2018 онд төгсөөд тэгээд Монгол Улсын их сургуульд одоо 3 дугаар курс суралцдаг. Социологи чиглэлээр социологиор сурдаг байгаа. Тэгээд бид хоёр найзууд, сайн найзууд 10 жил хийсэн. Одоо нэг 10 жил биш ээ. Хэдэн жил болж байгаа юм бэ? Нэг ямартай 10 жил төгсөж байгаа нэслээ. Ямар гоё юм бэ. За тэгвэл одоо 10 жилийн амьдралын талаар баг зэрэг ярилцгаая. 10 жилдээ ямар хүүхэд байсан бэ та хоёр? За би шууд даваагийн талаар ямарсан идэх хэ. За манай даваа л айгуу тийм сургуультай ир алдартай. Манай үеийнхэн бол мэдэх бах. 2 дахь хортол манай даваа энийгээ л тасч идэх хүн байсан. Би бол ер нь 10 дугаар ангийн хүртлээ нэлийн даруухан. Тэгээд ангитай байждаг тийм хүмүүссэн. Тэгээд ангийнхаа орлогын үйлслэг янз бүрийн зүйлсийг зохион байгуулдаг талдаа. Тэгээ 10 ахлах ангиас ер нь 10 дугаар ангиас эхлээд арай нийгмийн итгэх сайтай болсон болов уу гэж өөрийгөө боддог. Тийм. За миний хувьд гэх юм бол би тийм амар лагмаг хүүхэд байгаагүй. Зүгээр ингээ амар өөрийнхөө тэгээд ямар ч юмд ингээд өөрийнхөө хандвал ингээд айгуул надад тухтай байдаг. Тэгээд ер нь амар сахилгагүй хүүхдсэн. Ер нь зүгээр ингээд энэ тэнд ингээд өсчихэл ингээд энийгээл тэгээл дүрсгүүд гэх амар туртай. Тэгээд ангийн дарга байсан гэж заавал тэгж амар том хичээлээ суух гэдэг ойлголт мэдээд юусаа байгаагүй. Зүгээр зүгээр тэр 10 жил байгаа цаг хугацаа ч юм уу гоё өнгөрөхийн тулд ч юм мэдгүй ингээд ямар ч тааж өөрийнхөө хөгжилтэй тэгээд амар сахилгагүйдаг тийм хүүхдээсэн. За би бас та хоёрыг 12 дугаар ангиас чи мэдх юм байна. Тэгээд даваагч хүснээс асуултууд нь амар гоё санагддаг гэсэн чинь надад нэг тийм жоохон хөвчийг хоёр боож моочдаг гэсэн болохоор нүгээр амар гоё санагддаг гэсэн. За баярлаа. Тэгээ үсээ ингээ хоёр талд нь ингээ шүлжчихдэг. Тэгээ эсвэл ингээд хагас ингээд боогод ер нь үсээ амар ингээд хоёр талдаа шүлжчихдэг л байснаа санджээ. Тэгээ. За дараагийн асуулт нь 10 жилийн сурагч насны хамгийн ихээр сэтгэлд хатаастай үлдсэн мөч байгаа юу? Бага. Би бас энэ талаар бодсон. Одоо хамгийн түрүүнд гэх юм бол бас дата албатай нэг дурсамж байлээ. Манай сургуулийн арталт айгуу том хөл бөмбөгийн талбай байдаг шүү дээ. Тэгээд тэнд өвөл артсан, цад зарсан, орой болсон. Тэгээд бид хоёр хоёулахнаа тэр талбай дээр цастай. Тэгээд хоёулаа суудсан цасан дээр тэгэл дээшээ тэнгэрлээ хараад гадаа айгуу гоё юм аа. Тэгэл хоёулаа одоо сургуультай орно ингэн тэгнэ гэж яриад. Тэгээ одоо хоёулаа энд ер нь ирж
сүдэсийн цай авчирж байгаа гой бүтээлэг авчирж байгаа энд ерөн сууя гэж игээл тэгэл тэнцэнэ цасаар тоглоод тэгэл зөндөө одоо тухайн үеийнхээ хоол хайр бодлол ирээдүйн зорилго энэ төр яриад тэг тэгжсэн мөч бас айгуу гоё юм. Тэгээд мэдээж ангийнхантайгаа байсан мөчөл мэдээж мартагдчихгүй ялангуяа хүүхд толгойн урлагийн үзлэгтээ бэлтжижсэн одоо спорт тэмцээнд бэлтжижсэн мөчүүд бол мартагдчих байх. Миний хувьд ч ихтэй айгуу тийм эндэн турсамж болж үлдсэн. Ангийнхандаа уурлаад уйлж мэлжсэн үед бол гоё идэг. Одоо бодоход. Миний хувьд гэх юм бол хамгийн сэтгэл танавчсан дурсамж гэхээр манай сургуулийн багш нарын хувьд миний хувьд ингээд амар сэтгэл үлдсэн. Яг яагаад вэ гэхээр манай сургуулийн багш нар мэдээж ингээд багш шав гэсэн тийм статус зүгээр хоорондоо тийм бүр амар тийм том зааг ялгаагүйгээр яг хүнийг хүн гэдэг утгаар нь харьцдаг. Яг хүний хүн байханд бол амар хичээдэг. Тэгээд ингээд яг миний найз шиг байдаг. Яг тэр ингээд надтай ингээд хэцүү үед ч юм уу ингээд тийм үедүүд амар ярилцсан сэтгэлийн тийм өгдөг. Тэгэхээр манай багш нар бүгдээрээ тийм. Тэгээд тэр нь болохоор надад ингээд амар тийм сэтгэл үлдсэн. Тэгээд мэдээж ялчгүй ангийнхан 10 жилдээ ингээд ангиараа хамт ингээд хичээлээ хараад яг ээжтэй бэлтнийгээд нэг 9 анги байдаг байсан. Ээжтэй бэлтнийгээл ингээд яг хичээлээ хараа суудаг. Тэгээд суухаараа яг ээжтэй бэлтэж байгаа мөг гэхээр бас үгүй. Тэр хоорондоо юм яриад тэгээд зөвөр ингээд амар 12 дугаар ангитай бүр ингээд хамтаа байснаа гэх амар хөглөхөр ингээд би бинийгаа төгсөөд амар санах юм уу ингээд ямартай ч ангийнхантаа өнгөрүүлсэн тийм дурсамж бас айгүй сэтгэл зүтсэн байдаг. За ангийнхангаа ярьсан чинь одоо ангийн багш ангийнхныгаа хүүхдүүдийг санаж гинөө одоо хэр холбоотой байдаг хоорондоо. Мэдээд саналгүй ах уу. Тэгэл заримдаа ингээд ангийн багшигаа бас аягүй сандаг. Яг тэгэхээр одоо оюутан болохоор мэдээж багш маань ч хэлдэг гэсэн та нарт одоо хинч хичээлээ хий эсвэл ингэдэг гэж хэлэхгүй та нар өөрөөсөө зөвцөөлөд явна гэл. Нэрэл үнэхээр яг тийм байдаг. Тэгээд ялангуяа эхний 1-р курст ороод ангийн багшигаа санаал те бид нарт ингээ айгүй их санаа тавьдаг байсан гэл тэр нь улам илүү их ойлгож байгаа. Тэгээд ангийнхныгаа бас мэдээж маш их санана. Тэгээд найзуудыгаа санана. Тэгээд одоо бол манай ангийнхан бас хөрхөн холбоотой байдаг. Уулздаг. Тэгэл яг боломж болцоогоор уулзах нь уулзаал тэгэл ингээ явдаг тийм ээ. За миний хувьд гэх юм бол ангийн багш биднийг амар ингээд юу яадаг. Хичээлээ тэгээ та нар нэг аваач цаалаа онц сураа гэж би та нарыг хэлэхгүй. Зүгээр л ингээд хүн шиг хүн байгаас сурчих гээд тэр өгөнд бүр ингээд баг хичээл болгон дээрээ лекц болгон дээрээ ингээд ангид орж эхлэн яг тэрийг амар хэлдэг. Тэгээд бид нэр төгсөөд ингээ түрүү хэлсэнчлэн уулзах нь бол за тэгээд боломжтой нь бол гэхдээ ингээ багш нарын хэлгээр ч юм ингээд ер нь хүмүүсийн хэлээр яг төгсөөд би бинийгаа амар сандаг. Тэгтээ уулздгөө тэгээд нөгөө нэг магадгүй нэг 5-10 жилийн дараа бүр ингээд ангийнхныгаа бүр өгүүлээд ирж чаагаад 10 жилийн дурсамж ямар гоё байсан бэ гэж ч юм уу хоорондоо ярьдаг. Тэгээд нэг 5-10 жилийн дараагаас бүр ингээд зузаалдаг гэж тэгээ сонсч байсан. Тэгээд ер нь бол 10 жилийн тэр уулзалт ч юм уу амар гоё байдаг гэж тийм юмнуудыг ер нь л гэсэн яадаг хүлээж байгаа. За тэгээд манай ангийнхан чинь нэр ангиараа амар сахилахгүй. Би чинь хөвгүүттэйгээ нийлээл тэгэл ингээл янз бүрийн юм хийгээл ингээл цэглэх гутаал тэгэл явж ийсэн. За та хоёрыг очир огшийн хайртай шавнар гэдгээр нь хүмүүс хүүхдүүд хамгийн сайн мэдэх бах. Тэгээ та хоёрт очир огш хэр үн цэнтэй хүн бэ? Тэр хүний ямар зан чанар нь илүү тод санагдаж байна? За мэдээж манай очир огш л бид хоёрыг одоо бид хоёр хоёулаа нийгмийн ухааны чиглэлээр ээжтэй илүү голчилж бэлддэг байсан. Тэгээд тэр утгаараа бид хоёрт айгүй маш их сэтгэл гаргадаг. Одоо тодорхойлж хэлэх юм бол өөрөө ингээ гэртээ ажилттай, гэрт нь бүр ингээ маш их ажил гарсан байсан ч гэсэндээ бид хоёрыг олимпиадад бэлдүүлээд бодог байсан. Тэгээд хамгийн гоё юм ингээ хичээлээ чин сэтгэлээсээ очир агшиг уусаа мэдэх байх хүүхдүүд маш хичээлээ чанартай заадаг. Тэгээд тэрний хажуугаар даваа бид хоёр төгсөн нэг зүйл юм гэх юм бол бид хоёрт ингээ бүх зүйлээ ингээд сэтгэлээсээ хуваалцдаг гэсэн. Тэгээд бид хоёрын найз шиг, аав шиг, ах шиг тийм хүн болж үлдсэн. Миний хувьд бол. За миний хувьд гэх юм бол яалцчгүй очир агш ингээд амар чухал хүн. Битэрийн нөхөрлөлийг улам илүү үн цэнтэй болгож хамт байх боломжийг ингээд улам илүү өгсөн. Тэгээд битэрийг ер нь та нэг нэгнийхээ хувьд ямар үн цэнтэй хүн бэ гэдгийг мэдүүлээд айгуу тусалсан. Мэдээж нөгөө нэг багш шиг багш хийж чадсан гэдэг утгаараа ер нь сэтгэлдээ үлдээ.
Тэр тэгээд амар талархаж явдаг шүү гэж ийм тагшаанд хэлье. Тийм багштай маш их баярлж явдаг. Энэ Тэглээсээ талархаж байна. Баярлаа. За их сургуульд ороод эргээд нэг хүүхэд нас руугаа харахад ийм зүйлийг ингэж хийсэн бол тэгээ ийм зүйл дээр анхаарсан бол болох үедээ гэж боддог зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол дүү нартай сургамжлаад хэлвэл. За ер нь одоо манай хүүхдүүд маш ухаантай. Угаасаа өөрсдөө бол хичээлээ хийх ёстой гэдгийг бол маш сайн мэдж байгаа. Хичээл хийх ёстой гэдэг нь бол чи юу хүсэж байна тэр хичээлээ яг хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь чиний хүсэж байгаа зүйл чи яг чиний өөрөө хүсэж байгаа зүйл юм уу гэдгийг өөрөөсөө баталгаад байгаа үзээрэй. Тэгээд манай даваа гэхээ хэлэх байх ер нь 10 жилд хамгийн чухал юм нь бол маш гоё дурсамж бүтээх. Тэгээд гоё хүүхэд настай хүүхдээр нь хадгалж үлдэх байдаг. Одоо бид нар бас том болох гол яардаг шүү дээ. Тэгэхгүйгээр манай даваа шиг өсөө хоёр шүлцдэг гэх мэтчлэнгээр яг хүүхэд настай илүү үнцэнтэйгээр нь формогоо өмсдөг ч юм уу. Тэгээ ангийнхантайгаа гоё харилцаатай байдаг, аль болох эв түнжинтэй байдаг. Тэгээ тийм гоё дурсамжуудаа бүтээдэг. Тэгээ багш нартаа маш их талархаж явж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээ бусад зүйлээ сурагч нар маань өөрсдөө мэдээд хийчихээр тийм мундаг хичээл зүтгэлтэй байгаа хаа. За тэгээд сургамжлах зүйлхээр тийм сургамжлахаарч хугацаа өнгөрөг байгаа. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө ингэж өрнөл суралцж яаж байгаа. Тэгээд хамгийн гол нь гэх юм бол төгсөөд ингээ харамсаж байгаа зүйл яг юу вэ гэхлээр ингээд яг тэр тухайн цаг үед ч юм уу ингээд have fun байх талаар ч юм уу эсвэл зүгээр ингээд амар их дурсамж бүтээдэг байжтэй ч юм уу зүгээр ингээд заавал хичээлдээ суугаад ингээд өдөр хичээлээ таслахгүй байх хэрэгтэй ч юм уу. Тэгээ хичээлээ таслах гэж байгаа юм биш. Тэгээ зүгээр мөртөж ангийнхантайгаа гоё ингээд 10 жилийн дээр дурсамж гэдэг зүйлийг илүү татан болохын тулд ингээд бүтээгээсэй гэж амар хүсдэг. Тэгээд хэлэхэд бас гөр 10 жилдээ хүнтэй өрхөж үзээрэй л гэж хэлмээр байгаа. Яг юм өөрөө 10 жилдээ хүнтэй үргэж байгааг байхгүй юу? Тэгээд тийм болохоор ингээд төгсөөд ингээд харахаар ч юм уу ингээд 10 жилийн ангийнхантайгаа багш нартайгаа найзтайгаа өнгөрсөн дурсамжаас гадна 10 жилд ингээд хүнтэй үргэсэн бол илүү дээр ижтэй ч юм уу гэж боддог юм бол хүнтэй үргэхэд үзсэн байсан бол агиугаа дурсамжтай байх ижтэй тэр хүүхэд насны үргэлж гоё байх ижтэй ч юм уу тэгэж айгу бодсон. За 10 жилдээ хичээлээс гадуурх нийгмийн үйл ажиллагаанд цаг заваа хэрхэн зохицуулж оролцдог байсан бэ хоёроо? За миний хувьд гэх юм бол би яг хичээл хайж 11-р ангиас эхлээд нэг сэтгэлийн тэмцээнд ордог. Тэрэнд их бэлддэг болсон. Тэгээд мэдээж бол яг 12 дахь ангид сүүл рүүгээ жоохон цаг зав шахагдал ирдгэлээсэн л да. Гэтэ 11-р ангид бол тийм их одоо хэцүү бол байгаагүй. Мэдээж өглөө хичээлдээ явчихна. Тэгээд өдрөөр нь нийгмийн идэвхтэй одоо бусад хүмүүстэй танилцсан хүрээлэлээ тэлэн гэх мэтчлэн. Тэгэл оройн цагаар хичээлээ хийдэг, гэр бүлдээ цаг зарцуулдаг гэдэг. Тэгээд ер нь аль болох нийгмийн идэвхч юм уу тиймэрхүү юмд аль болох эртнээс ингээд ороод тэг хүрээлэлээ тэлээд нийгмийн амьдрал ямар үдийн сургуулиас гадуур амьдрал яг ямар байгаа намайг төгсгөр ямар амьдрал хүлээж байгаа гэх мэтчлэн наадахын ойлголтуудыг ер нь авсан дээр тийм учраас ядснаа сургуулиас гадуур клубт явах юм уу сайн дөр өвсгөх юм уу ангийнхантайгаа нийлээд өөр зүйл зохион байгуулах юм уу тэр тал дээр анхаараарэ тэг юу хийж болох вэ гэж өөрөөсөө асуугаарэ гэж хэлмээр байна. За миний хувьд гэх юм бол би хичээлээс гадуур тэгж их бас юм хийж байгаагүй л дээ. Ямар ч тач ингээд зарим нэг клубуд хамрагдах ч юм уу нэг тиймэрхүү үйл ажиллагаанд оролцдог гэсэн. Гэхдээ ингээд одоо яг ингээд харахад ингээд одоо манай удаа сургуулийн сурагчид маань ингээд амар илүү ингээд юм хийдэг болсон байна. Одоо жишээлбэл энэ подкаст гэдэг юм бид нар 10 жилд ерөөсөө ийм юм байдаг гэдгийг ч мэддэггүй. За ингэдээ ийм үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг юм гэдгийг ч мэддэггүй. Юу ч мэдэхгүй байсан. Тэгсэн чи яраг одоо хасан чи ингээд бүх юм аягүй нээлттэй ингээд та нар ч гэсэн аягүй мундаг сэтгэгээд ингээд ийм подкаст хийгээд ч юм уу ингээд сургуультай илүү хэрэгтэй зүйл юу вэ? Хүүхдүүд хэрэгтэй зүйл юу вэ гэдгийг ингээд хараад тэр оронд яг олж хараа мэдрээд хийж байгаа юм надад амар таалагдчихж байгаа. Тэгээ энийг бас баярлаа гэж хэлье. За баярлаа. Тийм тэгээд яаж ингэж гоё мундаг бүтээлч ингэж сэтгэж байгаа тэр талаараа бас надад яриарай. Ханд болсон. За Монгол 2 дугаар сургуулийн хамгийн бест зүйлсээс дуртал хамгийн сайн гэвэл манай сургууль бол мэдээж одоо хамгийн түрүүнд санд орж иж байгаа зүйлс үлээ багш нар маань маш их сайн одоо багш нартай тэр болон тэр бидний манай сургуулийн давуу тал. 2 дугаар гэх юм бол бас манай сургууль шинээр баригдаад гоё орчинтой болсон тий. За тэгээ хамгийн чухал юм гэх юм бол сурагч нар маань өөрсдөө амар гоё ихгүй. 3 дугаар сургуулийн хамгийн гоё болгож байгаа хамгийн чухал зүйл нь амьдруулж байгаа зүйл нь сурагч нар нь өөрсдөө.
Тийм учраас та нар маань өөрсдөө энэ подкастыг сонсож байгаа сурагч болгон чи өөрөө энэ 3-р сургуулийн нэг эд эсний юм шүү гэдгээ амар сайн ойлгож өөртөө итгэлтэй ч юм уу эсвэл тэрийг бас хөндлөж яваарэ гэж хэлмээр байна. Тэгээ манай 3-р сургууль чинь өөрөө ямар их түүхтэй сургууль лээ те. Тийм ээ. Тэгээ түрүү манай даваагийн хэллийн подкаст гэх мэтчлэнгээр хийж байгаа зүйлс нь маш одоо гайхмаар, талархмаар байгаа. За одоо баг зэрэг сэдвээ өөрчлөөд илтгэл мэтгэлзээнтэй холбоотой асуулт руугаа орцгоё. Илтгэл мэтгэлзээнээр хичээллээд хэр хугацаа өнгөрсөн бэ? За би 10 дугаар ангиас хэлж өрн хичээлсэн юм уу? Тэгэхээр одоо нэг 6 жил болж байна. Ер нь бол. Миний хувьд хэм бол би тийм удаан ихтгэл мэтгэлцээгээр хичээллээгүй. Яг өөрөө тийм бостой сонирхолтой мөн гэхээр бас үгүй. Тийм болохоор нэг нэндэтэй хамт ч юм уу зүгээр сонирхож үзээд нэг ганц 2 жил хичээлжсэн баг гэж бодож байна. Энэ илтгэл мэтгэлзээнээр хичээлэх нь ямар давуу талтай гэж боддог вэ? За ер нь бол одоо ингээд оюутан болно. Оюутан болох ч яг ер нь сургуулаа төгсөөл бид нар ажил амьдрал дээр гарна. Тэгэхэд өөрийгөө илэрхийлээд сурчсан энэ арга барилыг тодорхой хэмжээнд ойлгодог болсон байх юм бол бас айгүй хэрэг болдог гэдгийг хэлмээр байна. Тийм учраас заавалчгүй ихтэй хурлаг гэдэл нэг сүртэйгээр хараад байхгүйгээр ер нь одоо хичээлүүд дээр ч гэсэндээ асуудагтай ч юм уу одоо гэртээ бэлддэг ч юм уу тий уран зохиолын хичээл дээр шүлгээ уншаад гэртээ сайн бэлддэг ч юм уу энэ бичлэнгээр илтгэх чадвараа сайжруулж бас болно. Заавал клуб дугуйланд явах эсвэл заавал өдөр болгон тэдэн цаг зарцуул гэдэг юм байхгүй. Тэгээд мэтгэлцээний хувьд гэх юм бол шүүмжлэл сэтгэлгээ сайжруулахаас гадна бас биднийг ингээд нийгмийн амьдрал гэдэг чинь юм байд юм байна. Эдийн засаг улс төр гэдэг чинь нэг ядгатнаа нэг юм байд юм ингээд бага хэмжээний ойлголт авахд тусалдаг. Тийм учраас мэтгэлцээ бол одоо нийгмийн амьдралын тэр судалгаа шинжилгээ хийх дээр чи нэг амьдралын талаар ойлголттой болоход бас их хэрэгтэй юм болов уу гэж боддог. За та хоёроо яг энэхүү хичээллэлээр хичээлсэн нь оюутан болоод хэрхэн нөлөөлсөн бэ? Сайн болон муу талаараа. За манай даваа хариулах уу? За миний хувьд хэм бол зүгээр ямар тааж нэг ганц жил ч юм уу 2 жил ч юм уу ингээд ихтгэл мэтгэлцэн гэдэг зүйл юм байт юм гээд мэдээд авсан цагаас хойш оюутан болоод яаж нөлөөлсөн бэ гэхлээр зүгээр 10 жилдээ бид нэр хичээлээс гадуур зүйл ер нь бол хардвар шүү ер нь тэгэл за энэ хичээл хийлээ чи даалгавраа яаж хийндэ гэж шалаад байсан. Тэгсэн чинь мэтгэлцэн яг юу вэ гэхлээр тэр тухайн одоо тэр кейсүүд тэр тохиолдлууд ч юм уу тухайн тэр шийдвэрийн талаар ингээд мэдээлэл хайх тэрний талаар юм уншиж судалж мэдэх ч юм уу ингээд хичээлээс гадуурх ингээд мэдлэгийг олж авахд амар төхөн болсон. Тэгээд ингээд төгсөөд бас ингээд нэндэгийн хувьд миний хувьд ингээд бас тэр мэтгэлцээнээс холтоогүй. Яагаад гэвэл төгсөнгүүд нэндэ болохоор ингээд хуулиар сурдаг болохоор ингээд одоо тэр янз бүрийн мэтгэлцээн ч юм уу парламентын мэтгэлцээн, шүүх мэтгэлцээн ингээл тиймэрхүү зүйл амар суралцдаг. Тийм болохоор нэндэ болохоор энэ чадвар ингээд амар хэрэг болсон гэж бодчих. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Ингээд ерөн зөвөр юмыг ингээд юмнаас тухайн асуудлын гол зүйл нь юу вэ гэд тэрийг ингээ харах чадвартай болсон ч юм уу. Тэгээд ингээд магадгүй хин нэгэнд зөвөр өөрийгөө илэрхийлж чаддаг болсон байна аюу даваа талтай. Оюутан болоод энэ амар чухал гэдэг. Зөв ингээ бүрэн хичмэрхий зан гаргаад ч юм ингээд юм өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаад гэх юм бол юм сурч мэдхэд ч гэсэн жоохон проблемтэй байдаг. Тэгээ энэ дээр аюу тусалсан болов уу гэж боддог. Та хоёрын гаргаж ирсэн хамгийн том амжилтууд чи юу вэ? За амжилт гэх юм бол одоо ихтгэл мэтгэлцээнээр уйггүй хичээлсэн маань хамгийн том амжилт. Тэгээд дээрэс нь сайн найзуудтай бол энэ ихтгэл хурлын мэтгэлцээнээр хичээлээд амьдралынхаа найзуудыг олж авсан маань амжилт. Тэгээд би одоо яг нэг тийм тэмцээнүүдэд орж исэн. Тэгээд тодорхой хэмжээнд байр эзлэх юмхүү зүйлсүүд байгаа ч гэсэндээ танд ч гэсэндээ амжилт гэдгийг одоо зориг гэдгийг мөрөөдөл гэдгийг тодорхой тэмцээнд байр эзлэхээр аль эсвэл дандаа ялахаар ялалт бол амжилт гэдэг зүйлээр хараасаа гэж хүсэхгүй байна. Тэр энэ хандлагаа ч гэсэндээ та нар маань аль болох сэтгэнээс өөрчлөөд өөртөө ойлгоод авчих юм бол хэрэгтэй баг. Тэгээ амжилт гэдэг бол чиний амьдралд яг чамд юу үлдсэн бэ гэдэг тэр зүйл. Чамд энэ ихтгэл хурлын мэтгэлцээнээс ямар чадвар үлдсэн, чамд ямар хүн үлдсэн, чи ямар түүхийг бүтээсэн гэдэг тэр зүйл чинь амжилт шүү гэж хэлмээр байна. Яг нэндэ яг миний хэлчихсэн ч санааг хэллээ. Амжилт гэхээр заавал тийм том шагналт ч юм уу, ялалт ч юм уу тэр чинь биш. Харин зөв амжилт гэдэг чинь зөв чи яг ямар цаг үед яг яаж аз жаргалтай амьдрч чадж ийнэ, яг ямар цаг мөчийг чи мэдэрч чадж ийнэ, ямар хүмүүсийг чи хажуудаа байлгаж чадж ийн.
ямар хүмүүс ч дурсам бүтээж чадчихин ч юм уу энэ бүх дурсам аз жаргал тэр мэдрэмжүүд чамд таалагдж байгаа тэр цаг үе чам чиний хувьд бол амжилт юм шүү гэж би бол боддог. Тэгээд тэгэхээр ер нь ингээд харах юм бол миний амьдралд гарч ирсэн байгаа эрхэм хүмүүс, багш, найз нөхөд за тэгээд өдөө хүртэл ингээ өөртөө ихтэй аз жаргалтайгаар амьдрахад тусалсан ээж авч юм уу эдгээр ингээд бүх хүмүүс надад энэ гоё мэдрэмжүүдийг өгч байгаа нь миний хувьд амар том амжилт хийсэн боддог. Энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөр байна? Хаваасаа. За ер нь битгий ер нь юунд ч гээд битгий ингээд одоо дахиг нь үзэхгүй бид нар дөнгөж нэг алхам хийгээл холдчихдаг. Тэггүй байж чадах юм бол ер нь үр дүн бол гардаг юм байлээ. Тэгээд мэдээж хэцүү үе гарч ирнэ. Юун дээр ч тэр ингээл холдмоор, шантармаар үе гарч ирнэ. Тэгээд тэр тухайн хэцүү үеийг өөрийнхөө сэтгэл готрлыг ч юм уу сэтгэл зүгээ доктортой, тэнцвэртэй болгоод тэгээд цааш нь үргэлжлүүлдэг байж тууштай байхад бас суралцаарай. Би ч гэсэндээ одоо энэ чадварт суралцах гал явж байна. Тэгээд хамгийн чухал нь бол сэтгэл зүйн хувьд, сэтгэл санааны хувьд тайван доктортой байх гэдэг айгуу чухал юм байлээ. Тийм учраас ер нь альва нэг зүйлд тууштай явхад, сайн хичээллэхэд, амжилт гаргахад, үр дүн гаргахад юу чухал вэ гэхээр энэ сэтгэл зүй гэдэг зүйл чинь чи өөрөө яг хүсэж байгаа мó гэдэг зүйл чинь айгуу чухал. Тийм учраас сэтгэл санаагаа бас доктортой, тэнцвэртэй ялгаж сураарэ гэж хэлмээрээ. Энэ бол яг бүгдээрээ сонирхоод үзсэн дээр яг ингээд илтгэх хурлаг гэж юу юм, мэтгэлцэн гэж юу гэдэг зөв хичээллээд ч юм уу ингээд ганцаарч болохоо зүгээр яг ямар юм байдгийг мэдээд авч хэрэгтэй. Мэдснийхаа дараа би энэнд яг дуртай юу дургүй юу энэ надад яг юу өгч чадах вэ ч юм уу яг тэр зүйлүүдийг ямар сайн бодох хэрэгтэй. Тэгээ хамгийн чухал нь чи дуртай бол хийх хэрэгтэй. Дургүй бол заавал мундаг хүмүүс ингээд илтгэж, мэтгэлцэж гэж чи заавал эднэртэй адилхан байх албагүй. Тэгээ миний хувьд гэх юм бол чи үнэхээр чамд үнэхээр таалагдчихэвэл чи үнэхээр дурлж чадчихэвэл тэр хийх хэрэгтэй. Дурлахгүй зүгээр чамд таалагдахгүй. За ийм зүйл байдаг юм ингээд мэдээд тавцсан байхад бол энэ хангалттай гэж би бодож байна. Та хоёрын хувьд анх илтгэл мэтгэлцээр хичээллээд шантарч болох хүсэж байсан үе байгаа юу? Тэр үед яаж өөрийгөө зөрчилсөн бэ? За ер нь бол байдаг. Илтгэл мэтгэлцээр нэгдэх юм бол тэгэл тэр үедээ яг байсан гэсэндээ сэтгэл зүйн хувьд ингээ уналтанд орсон байгаа хгүй. Тэр одоо яг илтгэх болмоор санагдсан үед яг чи тэр илтгэх урлагийн мэтгэлцээс ч юм аль эсвэл тэр хичээлээс ч юм уу эсвэл нэг хэл сурахаас ч юм уу эсвэл нэг спортоор явахаар ч юм уу яг ямар нэг тодорхой зүйлээс шантраад штэ тий. Тэр үед яг тэр зүйлээсээ шантраад байгаа мó эсвэл чи яг тухайн үед сэтгэл готролд орчоод байгаа мó чамд өөр хүчин зүйл нөлөөлөд байгаа мó гэж аюу тийм дүгнэлт хийж явах хэрэгтэй. Тэгэд энэ дүгнэлт хийх чадварт юу сургадаг гэхээр найзууд ингээд аюу чухал байдаг. Жишээлбэл ингээд найзуудтайгаа одооноос эхэлж ярьж сурах хэрэгтэй байхгүй. Найзуудтайгаа ярьж сурна гэдэг чинь юу юм бэ гэхээр зүгээр нийлж суучаал тэр ингэсэн байлээ, тэр тэгсэн байлээ гэдэг талаар ярих биш шүү дээ. Өнөөдөр би өглөө осоод ингэсэн би тэр хүнд хайртай болсон ингэсэн гэдэг биш. Би юу мэдэрч байгаа, миний дотор ямар байгаа, энэ мэдрэмжийг яаж туулж болох вэ гэх мэтлэн ингээд дотоод тэр мэдрэмжүүдийн талаар найзуудтайгаа ярилцаж хүлээж авч ярилцах хажуугаар нэгнийхээ тэр дотор сэтгэлийнх нь яриаг хүлээж авч итгэлийг алдахгүй тэрийг нь хадгалж сураарэ. Тэгэд эн чинь өөрөө юунд ч бай альва нэг зүйл шантрахгүй цаашаа явахад тусалдаг юм тийм зүйл юм шүү гэж хэлмээрээ. Юу ч гэсэн адилхан дөө. За дараагийн сэдв рүү орцгоё. Энэ болохоор яг ингээд та хоёрын дотоод зүрх сэтгэл рүү чиглэсэн асуултууд илүү их гарч ирнэ гэж гайхалтай. Хүлээж байлаа. За та хоёрын хувьд ээж гэдэг хүнийг яг юу гэж боддог вэ? Вау, ямар гүн асуулт вэ? Мэдээж ээж гэдэг хүн бол маш чухал амьдралд чинь чухал хүн байдаг. Гэтэ би нэг зүйл хэлье. Магадгүй энэ подкастыг сонсож байгаа ээж хүүхдүүд байгаах. Тэгээд юу гэж хэлмээр байна гэхээр нэг зүйл би ингэж итгэдэг. Тэгээд ээж хүн бол бидрийг ямар ч цаг хугацаа яг хажууд байхгүйсэн ч гэсэндээ өргөлж төгшөж туулж явдаг байх. Тэгээд зөв сайн байгаасай л гэж бидрийг хүсдэг. Тийм учраас тэр итгэлийг алдахгүй ерөн зүгээр зөв хүн байх, сайн хүн байх, одоо хүнээрээ амьдрах гэдэг тал дээр илүү анхаарах хэрэгтэй баг. Тэгээд бас нэг чухал зүйл нь бол ээжтэй хайртай гэдгээ өргөлж илэрхийлж байгаарэ, ээжтэйгээ ярилцж байгаарэ, ээжигээ ойлгож байгаарэ. Ээж маань ч гэсэн яг над чи хүн гэдгийг мэдэрч байгаарэ. Ээж маань ч гэсэн ганцаарддаг, ээж маань ч гэсэн айдаг гэдгийг ойлгож тэр талаар тунгааж бодож байгаарэ гэж хэлмээр байна. Ээж хогийг сайн сонсоорой хүүхдүүдээ. Тэгэхээр ээж гэдэг хүн ингээд яг зүгээр ээжтэй заавал ингээд сайн сайхан мундаг том амжилтанд хүрээд мундаг тийм баян тийм хүн болох нь ингээд ээж нарт бидний хувьд амар чухал биш ээж нарын хувьд.
Тэгэхээр бид нэр яг ээжийнхээ хувьд зүгээр ингээд сайн охин байна гэдэг нь болохоор сайн хүүхдэн байна гэдэг нь тэгэхээр би аз жаргалтай амьдарч чадчихвэл миний яг юунд дуртай юунд дургүйг ээж ингээд бүгд мэддэг. Тэгэнгүүт бүгдийг мэддэг. Тэгээд ингээд худлаа ярьсан ч гэсэн ээж ингээд угаасаа л ингээд худлаа ярьсан ч гэсэн ингээд мэдчихдэг. Тэгээд тийм болохоор ээжээсээ юм нуухгүйгээр ч юм уу ингээд байж байгаараа тэгээд ээжээгаа ингээд юмэр чинь тий ээж чинь яг чиний хувьд чамааг унсан ч боссон ч чамааг сэтгэл готролтой байсан ч үнэхээр ингээд буруу явжсэн ч гэсэн ээж чинь цаг ямагт чиний дэргэд байдэн шүү гэдгийг би амар хэлнэ. Тэгээд би энэ зуршнийг ашиглаад ээжтэй амар хайртай шүү зүгээр намайг ингээд ямар ч зүйл хийхэд тэрийг ингээд яг өөрийнхөө хүссэн бүхнийхээ өөрөө аз жаргалтай байвал болоо гэдэг хандлагаар намайг хүмүүжүүлдэг тийм маш их баярлалаа гэж хэлье. За та хоёр ээжигээ хамгийн ихээр баярлуулж байсан мөч юу вэ? Юу яд юм аа? Би яг бодлоо. Тэгээ манай ээж ингээд намайг яг нэг шагнал уралдаан аваад ч юм уу хичээлдээ тодорхой хэмжээнд ингээд шамдаж суралцаад тэр мөчүүдэд баярлж л байсан баг. Гэтэ хамгийн их баярлж исэн мөч нь ингээд надтай ярилцдаг. Тэгэл одоо тэр нь ингээд юуны талаар ярилцдаг гэхээр ингээд битгаар ингээд орчлон ертөнцийн тухай, од гаригийн тухай ч юм уу, аль зүйл ингээд сүнсний тухай ч юм уу, тиймэрхүү зүйлийн талаар айгүй их ярилцдаг. Надаас тийм зүйл ингээд сонсох амар дуртай. Тэгэл тэр талаар би ингээд яриалахаар ээж имээг л сонсоод идэг. Тэр үед ингээд айгүй над руу ингээд юм харцсан юм баярлж байгаа. Тэгээ ингээд тийм зүйлсийг сонирхож байгаад нь тэрийгээ надтай одоо ээжтэйгээ хуваалцж байгаад нь тэгээ хайртай хүнийхэн тухай ярьж байгаад нь ч юм уу айгүй баярлдаг баг. Тэгээд ойр татан байдагт маань ээж маань баярлж бас бахархаж тэгээд хүнд ингээд сайн сайхан санаж явж байгаа ч юм уу тэр зүйлсэд маань мэдж байгаад баярлдаг бахаа гэж бодчих. Миний хувьд хэм бол яг ээжээгаа яг хамгийн их баярлуулж исэн тийм зүйл бол яг байх байхаа гэж бодож байна. Тэр мөртэж ээж надад зүгээр ямартай буруу зүйл хийсэн зөв зүйл хийсэн ч надад сэтгэл хангалуун байдаг багтаа л гэж бодож байна. Тэгээд энэ асуултыг би хариулахад амар хатгаарч нэгж байна. Ингээ одоогоор юу ч ээжтэй хийж чадаагүй. Тэгээд ямар чин сэтгэлээс нь баярлуулж чадаагүй байгаа болохоор би ингэжсэн тэгжсэн гэж хэлэх нь бол амар хүчтэй сэтгэлтэй юм болов уу гэж бодож байна. За энэ асуулт маань жоохон хүнд болчих шиг боллоо. За дараагийн асуулт руу орцгоё. Эмэгтэйчүүдийн мой гэдэг юу илэрхийлж байгаа юм шиг санагддаг вэ? Яг одоо түүхэнд ингээл эмэгтэйчүүд эрх хашиг зөрчигдөжсэн маш олон үйл явдлууд байна те. Тэгээд энэ баяр маань эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байгаа. Тэгээд энэ баярын хүрээнд бол ер нь манай гэрийн ингээл эрэгтэйчүүд маань бид нарыг аль болох баярлуулахыг хичээгээл сайхан байхыг хичээдэг. Тэгээд эрэгтэй хүмүүс маань ч гэсэндээ эмэгтэй хүмүүсийг аль болох ойлгохыг хичээж байгаарай, ярилцахыг хичээж байгаарай гэж одоо хэрэг сонсч ийл хэлмээр байна. Тэгээд бас эмэгтэйчүүд маань бас эмэгтэй хүнийхээ эрхийг зөрчих асуудал маш их гардаг. Одоо жишээлбэл одоо сэтгэлээ мохоодог ч юм уу, одоо муугаар хилдэг ч юм уу, те зориг мохоодог ч юм уу, гадаад үзэмж байдлаас нь өөлдөг ч юм уу, энэ мэтчил ингээд тухайн хүний ингээд сэтгэлийн нэмтэлдэг ингээд зүйлсүүд айгүй их байна. Тэгээд тэрийгээ ингээд эмэгтэйчүүд маань өөрсдөө ингээд багасгаарай. Тэгээ хорвоо дэлхий дээр ярих те сонсох ингээд бодох зүйл бүр өчтөчнөө биш те. Тийм учраас тийм янз бүрийн ховж ив ч юм уу эсвэл муугаар хэлэх ч юм уу тиймэрхүү зүйлсэд битгий цаг зарцуулаарай. Тэгээ бас охтууд маань энэ баярыг бас гоёор ингээд гоё аз жаргалтайгаар сайхан зөвөр тэмдэглээрэй гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зөвөр ингээд цэцэг аваад зөвөр ингээд гоё хоол идээд зөвөр гэр бүлтэй хамт байх нь энэ яг утга учир нь биш болов гэж боддог. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэгэхээр ер нь ингээд эрх гэдэг зүйл чинь болохоор ингээд заавал ингээд зөв өөрийнхөө байгаа зөв ингээд хамгийн дуртай юм аа гэж юм ингэж байх зүйл биш. Харин нэг түрүү нандаа хэлсэнчлэн бид нэг нэгнийхээ сэтгэл зүрхийг ч юм уу эмгэлмээр бид нар ингээд нэгнийхээ сэтгэлд юм хийхэд зүйлийг аягүй хийдэг хэлдэг. Тэгээд хин нэгний гомдоохгүй байх, хин нэгний одоо 5 метрээр төрүүлэхгүй байх, үнэт зүйлсэд нь халтахгүй байхыг хичээдэг болсон цагт ч юм уу ингээд хин эмэгтэйчүүдийн одоо ингээд нэгэндээ гомдохгүй. Тэгээд магадгүй эмэгтэйчүүд бас амар давуу байхыг амар хүсдэг тий.
тэр бүх зүйл нь бас байхгүй. Тэгээд зүгээс нэгтдэг. Эмэгтэйчүүдийн эрх гэхээр заавал ингээд одоо феминизмыг ингээд амар яриад хөлн дэмжээл эрэгтэйчүүдийг ингээд хинж биш юм шиг зүгээр тэгж битгий яриасаа зүгээр ингээд бүх хүн адилхан эрэгтэйч байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд илүү үн цэнтэй болохоор ч юм уу тэгээд энэ өдрийг ч юм уу заавал тэгж гоё тэмдэглэх нь хамаагүй зүгээр л ингээд би биенийхээ үн цэнийг эмэгтэй хүний үн цэнийг тэгээд хүн байхын үн цэнийг л сайн ойлгож байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Үнэхээр гайхалтай хариулт байлаа. Одоо 10 жилтэй холбоотой асуулт асууя. 10 жилдээ 3 сарын 8-нд хөвгүүд чинь баярлуулдаг байсан уу? Баярлалаа гэсэн шүү дээ хөөхөө. Тэгээд 12 дахь ингэж ингэсэн байхгүй. Манай ингээ хөвгүүд ингээд муудалцсан л юм шиг байгаа. Тэг ингээ хоёр тал болсон заяа. Тэг ингээд нэг ингээ хэсэг биднэрт ингээд дуу гитар дээр гитар тоглоо. Тэгээ дуу дуулж өгөөл. Тэгээ биднэрт ингээд бэлэглээл охин болгонд өөр ингээ шүлэг зохиогоод ингээд тэргээ гоо хэвлүүлээд охтуудынхаа зургийг ингээ хэвлүүлээд өгсөн. Тэгээд нөгөө өвгүүд манаас ингээл сарнаа өгөөл ингээл хоёр өөр янзаар баярлууллаа бид нарыг. Тэгээд бас модалцсан энэ төр хаар чинь бас биднэрт хэцүү байгаа юм чинь. Тэгээд охтууд маань бас зэргийн баяраар хөвгүүдийгээ баярлуулад тэгээд хөвгүүдийгээ хооронд нь эвлэр одоо битгий модалцаарай гэж хэлжсэн. Тэр үе ч гэсэндээ айгүй гоё байсан ангиараа. Тэгээ хамгийн гол чухал юм чинь бол нөгөө ангийн эв найрамд гэдэг чинь айгүй чухал шүү. Та нар ингээл нэг нь урайлан дуудаал те бас ангид тийм гардаг штэ. Одоо тэрний энэ одоо фракц үүссэн ч гэдэг юм уу те ингээл нийлэхгүй ярихгүй ч юм уу. Тийм цаг хугацаа ингэж битээ хайрнаар үрээрээ гэж бүр чин сэтгэлээс гуймаар байна. Тэгээ гол нь ингээд нийлвээд буй ангиараа байх нь чухал шүү. Ангийнхаа нэг хүүхэд болгоныг таньж мэдэж авах чинь чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд нэндийхтэй амар адилхан болж исэн юм аа. 12 дахь ингээд манай ингээ бид нар бас ингээ хоёр угтаад хоорондоо муудалцсан. Тэгээд ингээ март 8 болсон чи бас ингээ яг адилхан нэндэтэй ингээ хоёр хувааж баярлуулаад тэгээд ингээ тухайн үед ингээ зөв ингээ амар гайхажсэн. Эхлээд өгөн ингээ манай ингээ бид нар бүгдээрээ баярлуулж байгаа юм даа гэж тал ингээ аяган дээр ингээ бидний зургийг хэвлүүлээд ингээд янз бүр юмтай тэг өгчээсэн. Тэгээд заа ингээ манай ингээ бид нар бүгдээр ингэж байгаа юм ингээ бодсон чинь дахиад нөгөө нэг муудалцсан тал нь бас ингээ бидний дахиад ингээ гадар авч ингээ болж баярлуулаад тэгээд би амар тухайн үед яг яагаад ийм зүйл болчихдаг амар бодсон. Тэгээд яг цэргийн баяраар бас ингээд яг илрүүлэхийг ингээ амар хичээгээд ангидаа бүр ингээ бүхэл бүтэн баг орой 7 8 9 хүртэл ингээд ангидаа ингээ хамт байгаад ингээд ийм дуусансаад ингээд бүгд хэмжээ зохиогоод ч юм ингээд ангийнхаа коллективийг сайжруулах талаар ингээд амар ингээд хичээж исэн. Тэгээд яг тэгсэн ч гэсэн яг ингээд хоорондоо муудалцсан болохоор ингээд яг уур амьсгал гоё байхгүйсэн. Тэгээд яг хэлэхэд хоорондоо ингээд яг 10 жилдээ зүгээр би биендээ гомдож нэрх юм байлгүй л яг гоо. Тэгээд хамгийн чухал найзууд чинь 10 жилд чинь байд юм шүү. 10 жилийн хүмүүс чиний хувьд амар чухал ангийнхан чиний хувьд амар чухал үн цэнтэй хүмүүс шүү гэдгийг одоо мэдрээ. Тэгээд ангийн чинь хамгийн тэр хайн сууж идэг 3 дугаар шланы нэг хамгийн хайн сууж идэг хинтээ ч юу ч ялтгүй тийм хүүхэд ангид нэг байдаг юм санагдав. Тэгээд тэр хүүхдийнхаа магадгүй ингээд битгий түлхээрээ зүгээр ингээд хажууд нь очиод завсарлагаанаар эсвэл зүгээр тараа хичээлээ тараа ч юм ингээ хамтдаа ярилцаад яг ингээд яг чиний юу болохгүй юм чамд юу таалагдахгүй ингээд тийм ангид нэг тийм шоудер хөлт байдаг байхгүй. Тэр хүүхдийг битгий түлхээрээ тэр хүүхдтэй зүгээр ингээ бүгдээрээ гоё ярилцаад үзээрэй. Тийм хүүхдүүд дотроо ингээд ярьж чадахгүй зөндөө олон юм байдаг шүү. Яг тийм хүүхдүүдийг ингээ сэтгэлийг нь бодлаад тэр хүүхдтэй түүний талаар гэр бүлийнхэн талаар нэг магадгүй бичих чадахгүй байгаа хичээл дээр нь туслаад ч юм уу. Амартай ангийн тэр алт сууж идэг хинтээж юу чадгүй тэр хүүхдийг ингээд нийгэмшүүлж чадчихвэл тэр хүүхдийг ингээд анги хамгаалалтын дотроо багтааж чадчихвэл энэ чинь анги шүү гэдгийг би хэлье. Дараагийн асуулт нь болохоор та хоёр хамгийн сүүлд хизээ ээжтэй хайртай шүү гэж хэлсэн бэ? Урд шинэ хайртай шүү хөрхнөө гэл үнсэн штэ ээжийг. Тэгээд ээжтэй юу яадаг гайгүй ингээд манай ээж бас айгуу тийм тоглоомтой ч юм уу нээлттэй юм болохоор бид хоёр айгуу тэр тал дээрээ ч гэсэндээ айтайхан байдаг. Гэтэ бас яг хайртай шүү гэж хэлээд ивэлтэй тэгээд нөхцөл нь бүрдсэн нэг сайхан үед тэгэл ээжтэй хайртай шүү гэж хэлээрээ гэж хэлмээр байна. Хамгийн өмнө ч юм уу ингээд хоорондоо бас юм ярьж байгаа тоглоомор ингээд хайртай шүү гэж үсчихсэн. Тэгээд тэр нэгтээ ингээд яг зүгээр тухайн тэг момент тэгээд таарсан болохоос яг чин сэтгэлээс ингээд нэдрүү нь харж агаад ингээд чухал зүйлэн харилцаж агаад хайртай шүү гэж хэлээ аягүй удсан байна.
Тэгээд ээжтэй амар их хайртай шүү. Миний дэргэд үргэлж байдагт, миний төлөө байдагт маш их баярлалаа. Баярлалаа. За. Одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тусгай дугаартаа зориулсан эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуулт руу орцгоё. Эмэгтэйчүүдийн эрх ямар үед хамгийн их зөрчигддөг гэж хардаг вэ? Яг мэдээж гэр бүлийн орчинд маш их зөрчигдөх асуудал байгаа. Тэгээд хамгийн чухал зүйл нь одоо бид нар бол ирээд байхгүй тий гэр бүл одоо зохиогоогүй байгаа ч юм уу бид нар гэр бүл зохион ингээл гэр бүлээ төлөвлөл цаашаа явна. Тийм учраас тэр цаашдынхаа ирээдүйд хамгийн гол нь тэр эмэгтэй хүний эрхийг зөрчихтэй эмэгтэй хүний хүчгүй байгаа гэдэг дээр нь үндэслэж тэр хүнийг зовоох сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах бити оруулаарай гэж хэлмээр байна. Тэгээ хамгийн чухал зүйл нь бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Нэг хүнийг нэг хайрлахдаа одоо хоёр хүн бие биенийг хайрлал, үерхээл, хүрлээл гэрэлж штэ тий. Энэ үедээ гэд хүнийг их чөлөөтэйгээр нь хайрлаж сурна гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхээлэл энэ төр наадхан жижиг зүйлс юунаас үүсэж ийн тэгэхээр хардалтаас ч юм уу те аль эсвэл өөртөө сэтгэл хангалуун бос байгаагаас ч юм уу үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг эрх чөлөөтэйгээр нь хайрлаж сурах хэрэгтэй. Хүн бол нийгмийн амьтан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүнийг эмэгтэй хүний гой ганган байлгахыг нь хүндлэх хэрэгтэй гэх мэтчлэн зүйлийг эрэгтэйчүүд маань бас ойлгороо. Тэгээ эмэгтэй хүн маань ч гэсэндээ нэгнийгээ тэр сэтгэл зүйн хувьд хүчирхээлэх явдлууд гардаг. Тэгээ тэр явдлыг ингээд ажлын байран дээр ч гэсэн бас гардаг юм шиг байгаа. Тийм байдлыг битүү үсгэрээ гэж хэлмээр байна. Миний хувьд гэх юм бол эмэгтэйчүүдийн эрхийг хаана хизээж зөрчигдөд нь гэхлээр эрэгтэй хүмүүс гэлтгүүгээр ер нь хүн хаана ухамсаргүй байна. Тэнд эмэгтэйчүүдийн эрх гэхээсээ хүний эрх хаана ухамсаргүйгээр авирлаж чадчихээн. Адгууслаг зан аришин ч юм уу зүгээр хаанаас нь тэр зүйл гарч ийн. Яг тэр ухамсаргүйгээр байгаа тэр цаг мөчид хүний эрх ямар зөрчигддөг болов гэж би боддог. Тэгвэл энэ чиглэлээр ямар нэгэн сайн дурын үйл ажиллагаанд орж ирсэн үү? За яг энэ чиглэлээр бол сайн дурын үйл ажиллагаанд нь орж байгаагүй юм шүү. Тэгээ ер нь ингээд ээжигээ баярлуулаад ойр дотны эмэгтэй хүмүүстэй баярлуулъя гэж бодож ирснээс бол сайн дурын үйл ажиллагаанд бол орцож байгаагүй юм аа. Зөвхөн хүний эрхийн талаар ч юм уу зөвхөн ингээд тийм сайн дурын үйл ажиллагаанд оролцож ирснээс яг эмэгтэйчүүдийн эрх рүү чиглэсэн тийм сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаагүй юм байна. За та хоёрын бодлоор бид ямар арга замыг ашигласнаар эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөд байгаа энэ үйл явдлыг дасан зогсоож болох вэ? Хөвгүүдээ сайн хүмүүжүүл чадсан тэр цагт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхгүй байх болов гэж нэг ярьдээ ш. Тэгэхээр нөгөө нэг одоо яг өнгөрснөө засна гэж бид нар байхгүй. Тэгэхээр яг одоо төлөвшөж байгаа яг бидний доод үеийнхэн тэгээд яг энэ хүний эрх гэдэг зүйлийг эрхэмлдэг яг өхлийн шүрдэг хүний хүн чигээр нь яг байгаагаар нь хайрлаж чаддаг болсон тэр цагт хүний эрх зөрчигдөх. Гэхдээ нийгэм оршиж байгаа цагт бол хүний эрх зөрчигдсөн хിവэрэл байх болов гэж би бодож байна. Гэхдээ арай бага зөрчигдөх тэр нөхцөл нь бүрэлдэх зүйл юм бол хүн болгон ухамсартай. Тэгээд магадгүй хин нэгнийг одоо хүн бүхнийг ингээд яг л байгаагаар нь чин сэтгэлээс нь хайрладаг болсон тэр цагт хүний эрх зөрчигдөх байхаа гэж бодож байна. За та хоёрын эргэн тойронд энэ чиглэлээр эрхэн зөрчигдөж байгаа эмэгтэйчүүд хэрэг байдаг вэ? Хэрэг байгаа бол хараад хамгийн түрүүнд ямар үйлдэл хийдэг вэ? Гэхдээ яг тийм гэрхэн зөрчиж байгаа юм бол гэрхэн тойрны амьдрал байдаггүй нэг гэж юм байхгүй. Тэгээ хэрвээ одоо явж хахад эмэгтэй хүний эрх зөрчигдөж байгаа юм бол мэдээж л үгүй юу энэ хүн зөрчигдэн гэж бодохын зардалгүй чичээл туслана. Тэгээд хамгийн гол нь одоо би жишээлбэл очиад тухайн хүний хүчийг дийлэхгүй ч юм уу эсвэл эрсдэлтэй нөхцөл байдал байж болсгүй тэр үед бол мэдээж цагдаагийн байгууллага руу хандах ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийх хэрэгтэй. Тэгэл одоо ингээд жишээлбэл тийм бичлэгнүүд одоо сүүлийн явлаа шүү дээ. Ингээд гэрийнх нь хаалган ингээд гэртээ ингээд эрхэм зөрчигдөөл гадаа нь ингээд та. Тийм үед бол хаалган тогшоол тэрийг баримтжуулаад цагдаагийн байгууллага руу залгаад бичлэг хийдэг ч юм уу нотлох баримт үлдээгээд тэгээд хаалган тогшоож туслах ч юм уу тийм арга хэмжээ авдаг байгаарэ гэж хэлмээр байна. Миний ойр хувьд гэх байхгүй ч гэсэн яг тийм эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол сэтгэлзүүдээ ингээд хамт ярилцах хүн амар чухал гэдэг л гэж бодож байна. Тэгээд магадгүй нөгөө хүчрхийл төрчийн туслахаас гадна цагдааудаас гадна тэр ингээд тэр хүмүүстэй ингээд сэтгэлийг нь онгойдлон ч юм уу ингээд проблемыг чамд ярихт нь ингээд тэр амар туслаад яг ингээд чин сэтгэлээсээ хамт ярилцдаг байгаасаа гэж би амар хүсэж байна.
тийм үгүйстэй. 3 сарын 8 буюу мартын 8 гэж бид нэр их түгээмэл нэрлэдэг. Яг энэ өдрийг баяр болгон тэмдэглэх нь уламжлал Монголд маш эрчтэй газар авч байна. Иймээс мартын 8-ыг баяр болгон тэмдэглэсэн дээрөө аль эсвэл эрхэн зөрчигдөж байгаа охид эмэгтэйчүүдийн төлөө тэмцэлийг дэлгэрүүлсэн дээрөө та хоёрын бодол ямар вэ? Хоёрын л бодолчтой тий. Тэгэхээр байр суурь тий яг мэдээж айгу том асуулт байна. Тэгээ энийг бол баяр болгох нь буруу. Баяр болгож юус битгий тэмдэглээ гэж хэрэглэх арга байхгүй. Яг гэвэл энэ баяр болгож тэмдэглэснээрээ нэг талаараа түрүү хэлсэн шүү дээ. Ангийнхаа найз нөхдийг баярлуулж ийн, ажлынхаа хамт олныг баярлуулж ийн, энэ коллективийг тий хамт олонны энэ уур амьсгалыг бэхжүүлэх боломжтой нэг баяр бол яа харахгүй мартын 8 тэгээ бас тэрийн баяр болдог. Нөгөө талаас энэ баярыг бас хэд их ингээл гэтээ одоо л би гайгүй байдаг байх гэж бодож байна. Хэд хэрэгтэн сектураа тийм юм байхгүй байх. Энэ багасж байгаа байх. Тэгээ тийм асуудлыг би энд болох хэрэгтэй ер нь. Гэтээ бойл гэж хэлээд бүр байхгүй болно гэсэн асуудал байхгүй. Тэгээ нөгөө талаас аль болох тэр 3 сарын 8-нд л эмэгтэй хүний эрхийг хамгаалах гэдэг юм уу гэвэл үгүй шүү дээ тий. Тэгэхээр халхам тутамдаа л эмэгтэй хүний эрхийг хамгаалж хансан гэдэг бодолтой тэр ухамсартай тэр зүйлийг ингээд шингээж гисэн тэгээд ойр дотныхаа хүмүүс тэрийгэ ярьж өгдөг, илэрхийлдэг, үлгэрлдэг тийм байгаасай. Тэг сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ эмэгтэй хүний эрхийг битээ зөрчөөсэй л гэж хүсэж байна. Тэг тийм байх юм бол энэ асуудал тодорхой хэмжээнд арай л ахид төвшөлтэй байх баха. Одоо та хоёрын одоогийн хувийн амьдрал руу орё гэж хэлэх юм уу? Хаана ямар мэргэжлэр сурч байгаа вэ? Түрүү хэлсэнчлэн манай даваа маань Монгол Улсын их сургууль социологч мэргэжлэр сурж байгаа. Би бол эрхтөөч мэргэжлийг зөвшөөрөх гэж сурж байна. Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ? Ер нь бол 10 жилдээ л хийсэн. Гэхдээ бас яг тухайн энэ мэргэжлийг сонгосондоо л би нэг харамсалтай ч гэсэндээ одоо бодоход одоо яг бүр үнэхээр тулгуурлжтэй энэ мэргэжил юу хийдин гэж би хож түнхэж судлаагүй л байгаа юм л та. За хуульч мэргэжил бол ер нь л ингэдэг бах те. Ер нь л ийм юм хийдэг. Гэсэн ийм нэг тийм өнгөц зүйлээр сонгосон байдаг. Тэгээ бас ер нь бол мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд маань бол тухайн мэргэжлээ юу хийдэм бол гэж судлаад тийм мэргэжил хийдэг ойр дотны хүмүүс ахигч байвал тэр хүнээс та яг юу хийдэм би энэ мэргэжлийг эзэмшүүл яах бол энэ мэргэжлийн яг гой зүйл нь юу юм муухай хатуу зүйл нь юу юм гэдгийг бас сонсороо тийм мэргэжил болгон сайхан зүйл байгаа муухай зүйл байгаа гэдэг зүйлийг хэлмээр байна. Миний хувьд бол яг би ингээд ажих ингээ хуульч авсан гэж боддог гэсэн. Зөв би ингээд одоо мандаг хуульч болж чадна. Эсвэл надад тэр шин чанарууд байгаа ах гэж юм уу. Өөртөө аяг ихтэйсэн. Гэхдээ яг их сургуульд ороод тэгээд нэгдүгээр курст ороод ингээд янз бүрийн шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүдийг үзсэн. Тэгсэн чинь яг би яг ингээд хуульч мэргэжил хэрэгтэйч мэргэжил би тохирох уу гэдгсэн чинь яг миний асуулт өөрөөсөө асуухад яг ингээд надад яг тэр үнэхээр тохирохгүй юм байна гэдгийг ингээд яг өөр социологийн хичээлүүдийг үзээд ирсэн чинь яг үнэхээр манай мэргэжлийн болохоор нэг хүмүүс мэддэггүй энд давхар тайлбарлаад зүгээр тухайн нийгэмд те яг тулгамдж байгаа шийдвэр гаргалтанд эдийн засаг улс төр соёл шингүүд тэр бүхэд тулгамдж байгаа асуудлуудыг бид нэр уг суртаагаар нь судлаад тэр судалгаа шинжилгээний үндсээр шийдвэр гаргах нь ингээд маш чухал гэдэг. Тэгээ би нэг юмнаас амар амархан үйдэг төрлийн хүн. Гэхдээ социологи мэргэжлийн гэх юм бол нийгмийн бүх салбарт байгаа тэр бүх зүйлийг судалдаг болохоор судалж шинжилгээ хийдэг болохоор тэр надад ингээд уйдах хөхгүй болов гэж би бодсон. Тэгээд ингээд тухайн мэргэжлийн хичээлийг үзээд ирэхээр улам илүү дуртай болоод ингээд Монгол энэ судалгаа шинжилгээний социологи чиглэлийн орон зай аюул татагдж байгаа мэнэ гэдгийг амар харсан. Тэгээд энэ мэргэжилтэй өдрөх тусамдарлаа тэгээд хайртай болж байгаа. Шиг мэргэжилтэй болохын тулд яг ямар хичээлээр яэш өгөх хэрэгтэй юм бэ? За Мосын үйлдвэрийн сургууль одоо эрхтэй анги бол математик, нийгмийн ухаан гэсэн хоёр хичээлээр яэш өгдөг. Математик нь 30%, нийгмийн ухааны хичээл нь 70% гэсэн ингээд пропорцоор бодогдоод тэгээд чагсаатай байдлаар ордог байгаа. Тэгээд бас бусад хэдий мэргэжлийн хичээл энэ хоёр ч гэсэн та үнээр хуульч мэргэжлэр энэ хоёр хичээлийг өгөх шаардлагатай байгаа ч гэсэн бас бусад одоо үндсэн чухал хичээлүүд англи хэл ч юм уу те монгол хэл ч юм уу эдгээр чухал хичээлүүдээрээ бас өгөхийг бодож байгаарэ гэж хэлмээр байна. Хот мэргэжлийн гэх юм бол мэдээж нийгмийн ухаан ихэнд явагдана. Нийгмийн ухааны хичээлээр яаш өгнө. Тэгээд агалдах хичээлүүд бол юу ч хийсэн болно. Монгол хэл, Монголын төв, англи хэл. За тэгээ математик зүгээр аль өндөр оноотой байгаагаар нь үзүүлээ авчдаг.
Гэхдээ ээжд бэлтэж яхад ингээ амар хүнд юм үлддэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ганцхан яг надад энэ л хоёр хичээл хэрэгтэй гэх тэр хоёр хичээлээрээ бэлдэх биш. Зүгээр ээж тийм амар хүнд зүйл биш гэдгийг би асуулмаар яг ээж хүч байгаа хүмүүсээс бидний бодож байгаа шиг бидний айж байгаа шиг тийм амар том зүйл биш. Зүгээр л бид нэр сурсан мэдсэн зүйлээ ингээ зүгээр нэг ингээд ороо шалгаж өгч байгаа гэсэн. Тэр нэгтэй тийм хүнд зүйл биш. Яг ингээд их сургуульд ороод удирдлагын шалгалт хийсэн чинь удирдлагын шалгалт чинь амар юм бэ. Ээж хараа амархан байсан юм шүү гэж ингээд амар бодсон. Тэгэхээр зүгээр ээжээс битгий агаарай. Тэгээд зүгээр л ингээд хийсэн зүйлээ ингээд үнэлүүлж өгнөх цаг. Тэгэхээр бид нэр юу сурсан мэдснээр зүгээр шалгалж байгаа учраас ээжээс айгаад шалгавт байхгүй. Ээж тийм хэцүү зүйл биш. Чиний амьдралыг бүгдийг шийдэх зүйл биш. Тийм учраас зүгээр л дуртай зүйлээ, дуртай хичээлээ маш сайн хийгээд тухайн чиний темпераментод яг ямар мэргэжилт авах юм бэ гэдгийг сайн бодоод тэгээд 10 жилдээ өөрийнхөө дуртай зүйл юу юм бэ? Би яг юунд дуртай, юу хийх дуртай гэдэг тэрийгээ сайн хараасай гэж бодож байна. Таны сонгосон мэргэжлийг эзэмшиж энэ чиглэлээр суралцахад хуучин ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой юм бэ? За одоо нэг ер нь өөрийгөө нэг тодорхой хэмжээнд илэрхийлээд сурчсан. Тэгээд өөрийгөө одоо юу гэдэг юм бэ? Одоо гадна өөрийгөө гадагшаа жоохон чиглэсэн байл зүгээр ингээд сурах арга барилаа эзэмшсэн байл ер нь ямар ч мэргэжилтээр чухал гэдэг. Одоо ингээд харж байгаад сурах арга барилаа эзэмшээгүй байгаа болвол оюутан болоод ч сурахад хүндрэлтэй байдаг байхгүй тийм амжилттай сурахад. Тийм учраас би яг юуг яаж хийвэл хурдан сайн сурдیں۔ Гэдгийг нэгдүгээр хамгийн чухал нь ямар ч мэргэжил эзэмших гэсэн тэрийг мэддэг байх хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй. Олон арга барил туршиж үзэх хэрэгтэй 10 жилдээ. За тэгээд дээрэс нь тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлээд сурчсан тий багш юм асуухад ингээ хэлэхэд айдаггүй, имээдэггүй одоо ядаж тий тэр маш чухал байх хэрэгтэй. За тэгээд дараагийн зүйл нь гэх юм бол тийм сурах хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал юм билээ. Сурахыг хүсдэг байх хэрэгтэй. Сурах чухал гэдгийг ойлгодог, сурах гоё гэж боддог байл. Тэгээд ер нь болох байх төө. Мөрөөдлийнхөө хэдэн хувьд нь хүрсэн бэ? Бас айгу том асуулт юм. Тэр би мөрөөдлийнхөө хувьд нь хүрээгүй л хийж юм гэж бодож байна өөрөө. That's okay. Энд чинь зүгээр штэ. Тэгээд бас дээрэс нь би яг мөрөөдлөө тодорхойлоогүй айгу олон жил болсон баг. Тэгээ хүн ингээд заавал том юм мөрөөдөх хэрэгтэй юм уу? Заавал том зорилготой байх хэрэгтэй юм уу? Амьдрал гэдэг чинь хүрэх ёстой нэг цэг юм уу гэд ингээд бодоод үзэхээр бас биш те. Тийм учраас манай даваагийн ингээд амьдралтай баримтлалтыг зарчим нь бас надад нөлөөлдөг. Ингээд цаг тутамдаа гоё байх хэрэгтэй, enjoy яах хэрэгтэй гэдэг зүйлийг би бас ингээд үлгэрэлдэг. Ингээд аль болох тэрэндээ тийм байхыг бас хичээгээл явж гин. Гэтэ заримдаа тийм байж чаддаггүй. Тэгээ ямар ч байсан сураад явж гин. Тэгээ хэдэн нэгэн цагт мөрөөдөлтөө өгсөж байгаа зүйлээ бүтээж гисэн сууж байна. Тэгээд мөрөөдлийнхаа чи 1% хүрээгүй 0.1% алхсан байсан ч гэсэндээ зүгээр дээ амьдрал үлдчихээн. Нар мандцаараа манд гадаа гоё байна гэдэг шиг те зүгээр гэж хэлмээр байна. Тэгээд заавал мөрөөдлөө тодорхойлоод би юм зорилготой, би мөрөөдөлтэй гэхгүй. Би одоогоор яг миний мөрөөдөл юу юм, миний зорилго юу гэдгийг би тодорхойлоогүй л явна. Тэгэхээр зүгээр л ингээд би байгаа зүйлтэй одоо яг надад ямар цаг хугацаа байгаа, яг энэ зүйлдээ сэтгэл хангалуун байх нь амар чухал. Тэгээд яг мөрөөдлөө тодорхойлоогүй бол тэндээ гэсэн тийм зүгээр штэ бүх зүйл. Зүгээр чиний амьдрал мөрөөдлөөр хязгаарлагдахгүй. Зүгээр чи мөрөөдөхгүй байсан ч болно. Чиний ирэх. Энэ чиний аз жаргал хийсэн ч болно. Тэгэхээр зүгээр заавал би мөрөөдөлтөө хүрэхээр хүнийхээ төлөө би хичээх хэрэгтэй, би чандрахгүй тууштай байх хэрэгтэй ч юм уу. Энэ зүйл зүгээр толгойноос авчия. Зүгээр яг өөрийнхөө аз жаргалтай яг юу хийвэл, яг яавал би ямар дуртай зүйлээ хийвэл аз жаргалтай байх вэ гэж юм бол яг хүний ер нь хамгийн чухал зүйл гэх юм бол биднэрт магадгүй овоож цайсан тэр эрдэм мэдлэг ч юм уу, заавал тэр нийгэм том байр суурь электрик статус ч юм уу чухал биш. Тийм амжилтанд хүрсэн хүмүүс байдаг ч гэсэн тэр нь магадгүй тэр амжилт чамаа ганцаар дулжиж болно. Тэгэхээр зүгээр миний мөрөөдөл гэх юм бол зүгээр л байгаадаа яг одоо байгаа цагтаа сэтгэл хангалуун байгаад аз жаргалтай байх нь амар чухал. Тийм учраас заавал мөрөөдөх хэрэггүй. Тэгээ тийм болохоор одоо хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийгээд явж байхад нэг мэдгээд чи өөрийнхөө хүссэн дэр хэмжээнд хүрсэн байх болоо гэж би бодож байна. Тэр нэг юм нэмж хэлэхэд бас хүүхдүүдээ мөрөөдөл зорилгыг ингээд нэг орой сууж агаад биччихдэг ч юм уу те тодорхойлдог тийм зүйл биш шүү гэж хэлмээр байна. Тэр одоо ингээд
Жишээлбэл даваа ит хоёр мөрөөдөл зорилгоо ингээд тодорхойлоогүй утсан гэдэг чинь үйл хэлээд байгаа юм тэгэхээр тэр чинь 1 2 жилийн үйл явцын дунд 3 4 жилийн үйл явцын дунд их сургуулаа төгсөөд алдсны дараа ч юм уу тий унж босчиж ингэж тодорхойлогддог би ямар хүн бэ гэдгийг таньж мэддэг урт хугацааны процесс гэдэг юм билээ. Тийм учраас нэг өдөр ингээд за энэ хүмүүс ингэж амьдраад байгаа юм чинь энэ хүмүүс одоо Instagram дээр олон дагагчтай байгаа юм чинь энэ хүн гоё харагдаж байна. Тийм учраас би энэ хүн шиг болчихъя. Бидний мөрөөдөл бол чиний мөрөөдөл байж чадахгүй. Чамайг стресстүүлэн, чамайг зовоон, чамайг ад жаргалтай байлгахгүй шүү гэж хэлмээр байна. Тийм учраас энэ бол урт хугацааны зүйл шүү гэдгийг ойлгоорой. Өөрийгөө бусад хүнтэй битгий харьцуулаарай гэж би хүсэж байна. Ингээд өөрийгөө бусад хүнтэй харьцуулснаар хүн би энэ хүнээс дээгүүр байгаа юм байна гэдгийг мэдрээд яг хүний тэр өөрийнхөө мундаг гэх тэр мэдрэмжийг битгий аваарай, битгий ханаарай. Тэнгүүтээ өөрийгөө бустай харьцуулаад би энэ хүнээс доогуур байгаа юм байна гэд битгий готраарай. Хүн болгонд өөр ингэсэн цаг хугацаа байдаг гэдэгт амар итгэдэг. Хүүхдүүд бидний хувьд бол үнэхээр үн цэнтэй гайхалтай хариултууд болж өгч чадлаа. Тэгээд та хоёрын хувьд хамгийн их дэмждэг алхам тутамдтай чи хамт байдаг хүн хэн бэ? Би бол манай хамгийн түрүүнд санд орсон бол манай даваа яхаарахгүй ингээд миний алхам тутамд байж идэг миний амьдралыг бүгдийг мэддэг. Тэгээд заримдаа ингээд би өөртөө сэтгэлээр унтсан яг юм байна тийм байна гэхэд үгүй энэ чи ийм биш штэ чи ийм штэ яагаад юм бэ гэж өөртөө ингээд сэтгэл дундуур агаад байгаа юм бэ гэж хэлдэг намайг дандаа дэмждэг. Тэгэл тэмцээнд оронгоос манай даваа ингээд гүүгээд ирсэн байдаг надад хэлэхгүй ингээд хүрээлж ирсэн энэ мэтчлэн ийм сайн найзтай байгаадаа би бас дандаа баярлалаа. Тэгээд энэ ташинд даваатайгаа оролцож байгаа гэж бас маш их баярлж байна. Тэгээд сургууль 12 дахь ингээд нээлттэй үгийг би хэлчихсэн. Тэгээд одоо төгсгöd манай даваа үг хэлчихсэн. Энд дээр ч гэсэндээ би амар ингээд гоё надад тэгээ гоё санагддаг бит хоёр ингээд амьдралын найзууд учраас тэгээ бусад бас гэр бүлийнхэн маань байгаа ойр тасны хүмүүс маань мэдэж байгаа. За миний хувьд юм бол мэдээж number 1 хүн бол ээж. Хоёрдугаарх нь бол яг ойр төрний гэр бүлийн хүмүүс гэдэг нандаа. Яг миний яг үнэхээр амьдралын нандаа ингээд намайг хичээсэн байхгүй юу? Манайх байжсэн чинь нандаа ирээл тэгсэн чинь за сайн байна танилцъя гэж манайх тэгсэн чинь сайн байна даваагийн амьдралынхаа найз нэ гэдэг амар ангийнхан нөхдөг гэсэн чинь үгүй амьдралынхаа найз нэ гэж нандаа амар тэгж хэлчихсэн. Тэгээд битээр магадгүй энэ хөрлөл байгаагийн утга учир нь юм бол унсан сэгсэн зүгээр тэр хүн буруу явжсэн ч хамаагүй зүгээр л чи хажууданд дэрэгдэн байхад тэр хүнд амар төшиг толгууртай санагддаг. Тийм хүнийг бол найз гэж нэрлэдэг болов гэж боддог. Намайг буруу зүйл хийжсэн ч зүгээр штэ тэгэл чи угаасаа ингэж юм буруу зүйл хийгээд ингээ байн гонолттой явахгүй ингээд би байгаа чамд аз жаргал өгж байгаа аз жаргалыг мэдрүүлж байгаа хүмүүс байгаа учраас зүгээр дээ ингээд нэг хуниглаад ах шаардлага байхгүй гэд ингээд би бинийгаа гуниглахыг нь би бинийгаа буруу зүйл хийхийг хүлээн зөвшөөрдөг дэмждэг бүр чи ингээд үзчих ингээ алдаад үзчих хамаагүй энэ чинь зүгээр л чиний мэдрэх хэвээр мэдрэмжүүдийг чиний гшөөгээд тэгдэг тэгээд нандаад маш их баярлалаа би хайртай гэдэг үгийг хүн амар хэлэх дурггүй ингээд миний дотроос гардгүй байхгүй юу зүгээр хайртай гэдэг үгийг хэлснээр хайртай болчдоггүй зүгээр ингээ үйлдэлээрээ мэдрүүлэх нь ингээд амар чухал гэж боддог. Тийм болохоор би амар нэлээд хүн биш болохоор хайртай гэж хэлж байгаагүй. Гэтэ би ч хайргүй шүү гэж хэлээ. тийм л яд чи дээ. Та хоёрыг хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд бол найз гэдэг үгийн утгыг жинхэнэ утгаар нь гаргаж байгаа хүмүүс гэж хэлэхэд буруудахгүй байх. Саяны өгсөн хариулт бол яг найз гэдэг үгийн утгын нууц нь мөн үү? Ингээд удаан хугацаанд найзууд яваа хүмүүсийн хувьд За нэг юм хэлмээр байна. Бит хоёрын ингээд энэ удаан хугацааны нөхөрлөл бит хоёр ерөөсөө муудалцж байгаагүй гэж хэлэхгүй. Тэр маш олон удаа ингээд муудалцчихсэн. Тэр утгаар бит хоёр ингээд бүтэн зуны турш ямар ч харилцаа холбоогүй байж үтсэн. Тэгэхээр ингээд найз гэтэл бит хоёр одоо хамт байна гэдэг маань магадгүй найз гэдгийн түрүү нууцсан одоо юу нэж магадгүй те. Хичнээн муудалцсан, хичнээн ингээд гомдож тунсан гэсэндээ эргээд би бинийгээ мэддэг, мэдэрдэг, ойлгож чаддаг, уучлах чаддаг, хайрлах чаддаг, уучлахгүй чаддаг энэ зүйл бол чухал. Тэгээ одоо бит хоёр болсон байх гэж бодож байна. Тэгэхээр нэг муудалцсан тэгэл
нэг 2-3 минутын дараа тэгээ марттай өөр юм шиг нэг л явж идэг. Тэгээ тэр үеэ туулаад даваад гарсан байх магадгүй. Тийм учраас амьдралын найзууд нэтер гэж ярихад бол тодорхой хэмжээний туулах хэрэгтэй ингээд зүйлүүд байдаг баха гэж хэлмээр байна. Тэгээд хичнээн харьцахгүй байсан ч гэсэн сэтгэлд байдаг хүн бол манай даваа. Тэгээд тааштай бид хоёр амьдралыг хийж тарж удаа хугацаанаар уулзахгүй байх зүйлсүүд зөндөл гарна. Тэгсэн ч гэсэндээ найз бол найз байдаг л гэж хэлмээр байна. Одоо энэ жоохон хувийн сонирхол тал руугаа асуултууд асууя. Тэнд цуглуулах сонсох туртай юм шиг санагдсан зүг үү? Би харин ер нь ингээд 2-3 жилийн өмнөөс ингээд сонирхдаг байсан юм аа. Зүгээр би ингээд орчин үеийн тийм одоо зүйлтэй амар тийм дургүйх нэг шиг зүгээр тийм таашаадаггүй. Тэгэхээр ингээд хуучин гэж нэрлэгддэг бүх зүйлсэд амар дуртай. Энэ үгэнд амар дуртай. Тэгээд магадгүй тэр ретро юм аяг ч юм уу зүгээр ингээд дуу хөгжимд амар дуртай. Тэгэл тастай тэрийг ингээд улам мэдрэлийг ингээд хийдэг. Тэгээд тэрийг минь мэдэрсэн юм шиг манай ээж аав сая миний өнгөрсөн төрсөн өдрөөр надад миний пенс талал гэж бэлгэлсэн. Энэ болохоор миний амьдралаа авчихсан баг хамгийн гоё бэлэг баха. Тэгээ би бүр ингээд яг юу гэж хэлхээ мэдэхгүй. Тэгээд ингээд тэрнээс хаваалаад ч юм 2-3 жилийн өмнөөс ингээд боддог. Тэгээд тэрийг амар хүсдэг байсан. Тэгээд тэр миний мөрөөдөл ч юм уу тэр нь жижигхэн хүсэл биелсэн. Тэгээд пенс цуглуулах ч юм уу одоо л дөнгөж эхэлж байгаа би. Тэгэхээр пенс сонсох шал өөр мэдрэмж юм билээ. Бүр ингээд бидний өсөөлжсэнээс ч юм уу. Ингээд зүгээр тухайн зүйлийг сонсохоос илүү ингээд гарт барьж байгаа, тэр пензаа харж байгаа. Тэр мэдрэмж нь бүр ингээд үнэхээр гоё. Саяхнаас эхэлсэн гэлээ. Одоогоор нийт хэдэн пенстэй байгаа вэ? Одоогоор 4 пенстэй байна. Мэдээж миний дуртай ам шиг Garage After Sexy K гэж тэр альбом нь надад байгаа. Тэгээд би тэр пензэг авчаа бүр ингээ амар баярлаад баг уйлангаа алдчихсан. Тэгээд хүн дуртай зүйлтэй байна гэдэг чинь хүн аз жаргалтай амьдрч чадчихна гэсэн. Тэр дуртай зүйлээ мэдэрч байгаа нь магадгүй миний хувьд өөр хэний хувьд enjoy зүйл байх. Тэгэхээр дуртай зүйлээ цаг зарцуулаарай. Өөрийнхөө мэдрэмжийн цаг зарцуулаарай гэдэг би энэ үгийг бас хэлтэртэй. Зөвөр бид нэр зүгээр хэд юм өнгөрөх биш хэд юм өнгөрөж байгаа тэр цаг хугацаагаа өөрийнхөө мэдрэмжийн цагийг зарцуулаарай. Чи юунаас гоё мэдрэмжийг авч ийн. Тэгээд энэ амар чухал санагддаг. Оюутан болсноос хойш өөрийгөө ховчлон хөгжүүлж байгаа зүйлс байгаа юу? Энэ зүйлсүүд нь ямар давуу талтай гэж боддог вэ? Ирээдүйд бас ингээд сурах төлөвлөгөөгөө гаргаа явж байна. Тэгээд тийм учраас бас хилэндээ бидний одоо хүн болгоны залуу хүн болгоны хийх зүйл нь одоо анхаарах хэрэгтэй. Зүйл нь бол зүйшгүй зайлшгүй. Тэгээ хоёрдугаар гэх юм бол яг ингээд урлагч юм уу те түрүүн давааны хил дээр ингээд нөгөө пенс сонсох ч юм уу те тиймэрхүү зүйлдээ цаг зарцуулах хэрэгтэй. Миний гэх юм бол би 10 жилдээ бүжгэлдэг байсан. Тэгээ одоо ингээд цаг зарцуулж чадахгүй байгаа ч гэсэндээ ингээд гэртээ байхдаа ч юм уу чөлөө цагаар ингээд тодорхой хэмжээний ингээд бүжиглэх ч юм уу тэр зүйл чинь өөрөө ингээд намайг арай илүү тэр стресс ч юм уу гадагшлуулах бас нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээ нэг физикийн нэг хууль байдаг шүү дээ те. Энерги алга болтгоо өсөө өөрчлөгдөж байдаг гэдэг. Тэр нэг тийм муу энерги байгаа тохиолдолд тэрийг ингээд пенс сонсож гадагшлуулдаг ч юм уу те. Аль эсвэл ярилцаж гадагшлуулдаг, эсвэл бүжиглэж гадагшлуулдаг. Зарим хүмүүс мундаг ингээд спортоор хичээлдэг ч юм уу те. Тэмхүү зүйлтэй ингээд байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ би бол одоо хичээлгээ сүүлээд ер нь цаг зарцуулахгүй л байгаа. Энэ үнийг гэхэд жоохон муу л байна. Гэтэ яг болох хаа. Сүүлийн 2 минутыг та хоёрт үлдээ. Хэн нэгэнд хэлхийг хүссэн үгээ авал хэлээд сурамжлах зөвлөх зүйлсээ авал зөвлөсөн ч болно. Энэ бол та хоёрын минут. Маш ингээд подкастнда урьж оролцуулсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд маш мундаг байна. Үнэхээр их бахархаж байна. За тэгээд дээрэс нь ээжтэй гэр бүлийнхандаа маш их хайртай шүү. Одоо надад ийм ад жаргалтай амьдрал өгсөнд маш их баярлалаа. Тэгээд очир ахшигаа одоо цаашдаа багшлаасаа багшаа гэрээ олон мундаг шавнартай болоосай. Тэгээд өөрийнхөө ингээд байх ёстой орон зайдаа ингээд байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд ад жаргалтай амьдралыг бид нэр холоос яахгүйгээр яг одоо байгаа зүйлстэй бас талархаж байгаарэ гэж хүүхд талгандаа хэлмээр байна. Тэгээд бүгдд нь чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье. За баярлалаа. За би болохоор очир ахшид хандаж үг хэлмээр байна. Тэгэхээр яагаад багшлах байгаа юм бэ гэж би нэр асуумаар байна. Энэ подкаст сонсож байгаа бол яг доор нь комент бичээрэй гэж би хэлье. Тэгээд яагаад багшлах байгаа юм бэ? Хоёрдугаар таны байх ёстой орон зай чинь энэ багш сурагч
Тэгээ энэ сургууль гэдэг орчин шүү дээ. Тэгээд байх ёстой орон зайтай байхгүй байгаа бол би тэнийг аз жаргалгүй байгаах гэж бодож байна. Тэгэхээр өөрийнхөө аз жаргалтай байх орон зайд эргээд ирээрэй. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Тэгээд бүгдээрээ зүгээр штэ бүх зүйл зүгээр зүгээр л байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаад аз жаргалтай байгаарай. Зориг мөрөлийн тодорхойлоогүй байсан ч гэсэн хамаагүй. Энэ чиний л амьдрал хүн болгонд өөр нэгэн цаг хугацаа байгаа. Тэгээ бүгдээрээ enjoy гоё байгаарай. Тэгээ бүгдэнд нэмэгтэйчүүд их юм болох баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За бидний зүгээс бэлдсэн асуултууд маань энэ хүрээд дуусж байна. Бидэнтэй өмнөд цагаасаа зориулсан бидний гололгүй ярилцсанд үнэхээр их баярлалаа. Та бүхний ирээдүйн амжилт, зорилго бүх зүйлдээ амжилт хүсье. Нүдэнд нь оч гэлэлцэж нүүрэндээ инээмсэглэл тодруулсан эмэгтэйчүүд их байгаасай. Ямар ч эмэгтэйн амьдралд сүүдэр будасдаг бүх сайхан охтууд бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Audio Jungle.